хүүхдүүдээ 9-р ангийн сурагчдаа зориулсан онлайн хөгжмийн хичээлийн 2 дахь дугаар эхэлж байна. За одоо өмнө хичээл дээр үзсэн Кокороны Наканы Керамэтэй дууныхаа дахилтын эсхийг өнөөдөр дуулцарцгаана. За дахилтын нот руу анхаараарай хүүхдүүдээ. За бидний өмнөх хичээл дээр үзсэн 8 такт нотны хамгийн сүүлийн тактыг энд бичсэн байна. За хамгийн сүүлчийн тактыг фа ми ре до ми соль гэдэг юм чи. Энд яг энэ хоёр догийн гол дэд амьсгаа аваад до ми соль ля. За энэ бол яг дахилт хэсгийн эхлэл болж байгаа эндээс. За эндээс эхлэе хэмнэлийг бид ойлгуулъя. За хязгаартай бид 1 2 3 4 пауз. За энэ бол төгсгөлийн бадгийн маань төгсгөлийн такт. За эндээс эхэлж байгаа энэ тактны эхний хоёр дойл энэ хоёр цэгтэй 8 4 адилхан байна. Цаашаа явлаа. 1 2 3 За энэ олон 8 16-д байна. За 2 8 1 За 8-16 фа ми фа. Тэгэхээр энэ нэгжил 2 фа нотыг хийгээр холбоод нэг нот болгож уртсгаж дуудаж байна. Тэгэхээр фа ми фа гэж давтахгүйгээр фа ми фа. Өөрөөр хэлбэл 2 игийн тал нь энэ 3 дээр ирж байгаа. 1 2 3 цааш явлаа. 4 мөн адил. За цаашаа энэ пауз байна. 8 нотыг 3 4. За ерөнхийдөө хүүхдүүд анхаарч байгаа. Дээшээ татсан ништэй нот, доошоо татсан ништэй нот хоёрыг зэрэг бичсэн байна. За дээшээ татсан ништэй нотыг октод болно. Нэгдүгээр хоолой, доошоо харуулж татсан ништэй нотуудыг хоёрдугаар хоолой буюу хөвгүүд дуулцгана. За цаашаа явлаа. За энд бол энгийн хэмжээ байна. 1 2 3 4 1 2 4 нот зогсоцсон. За ерөнхийдөө 1 2 дугаар хоолойны аюулгүйний хөдөлгөөн яг ижилхэн байна. Сайн анхаараарай. Харин энэ саяны энэ нотон дээр 8 дахь тактн дээр 1-р хоолой соль 1 2 3 хүртэл барьж ирсэн бол 2-р хоолой 1 2 3 до си гэдэг доош урагдж байна. За ерөнхийдөө дуу гэдэг бол бадаг дахилтаас бүрдсэн бас бадаг дахилтаа дахин давтсан юм төрөл байдаг. Гэтэл энэ дууны дахилт хэсэг нь 8 такт энд дуусчаад энэ дахиад 4 такт бичсэн байна. За үүнийг ойлгохдоо бол дахиад 4 тактаар аялуугаа баяжуулсан гэж ойлгож байна. Би сая хэлсэн их дуунууд голчлон 8 такт 16 тактад бас бүрдсэн байна. За эндээс явлаа 8 тууд байна. 1 2 3 4. За энэ дууны нэг онцлог байна. Да гэх хэмжээ. Энд байсан тийм ээ. Да. За ийм хэмжээ их орсон байна. Цаашаа 1 2 3 4 1 4 зогсоцсон. За одоо бүгдээрээ 1-р хоолойг ноттоор дуулъя. За хүүхдүүдээ дагаад дуулаарай. 2 3 4 1 2 3 до ми соль ля си ля соль соль фа ми фа соль ля соль до ми соль ля си до ре си соль
одоо зөмрөө 2 дугаар хоолойн нотыг дуулж сурцгаая. За аялгауны хөдөлгөөний хувьд 1 дугаар хоолой буюу гол аялгауntайгаа ижилхэн байна. За анхаар фа жэс буюу тохиолдлын тэмдэг гарч ирж байна. Үүнийг тохиолдлын альтернац гэж нэрлэдэг. Фа өнгө нь жэстэй болж байна. За цаашаа дараагийн төгсгөлийн дахилтын хэсгийн төгсгөлийн дөрвөн тактик унисон буюу дан хоолоогоор бүгдээрээ дуулна. За цаашаа явлаа. Ми сол 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 ре до си до до си ля 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 си си до ре до. За одоо төгсгөлийн дөрвөн тактик дахиад дуулаад үзье хүүхдүүдээ. Анхаараарай. За энэ тактн дээр до си гэдгийн үг нь амьсгаа. За ингээд 1 2 дугаар хоолойг хоршин дуулъя. За багш нь 2 дугаар хоолойг төгөлдөр хуур дээр тоглосон байгаа. За 1 дугаар хоолойг би өөрөө дуулаад за хоёр хоолой ямар сонсогдох нь вэ? Та хэд дагаад өөрөөсний хоолоогоор дуулаарай. За анхаар сонсогдох нэ. За ингээд багшийнхаа бичлэгийг дахин давтан тавиад өөрснийхөө хоолойгоор сургалт хийгээрэй. За хүүхдүүдээ одоо 1 2 дугаар хоолойг төгөлдөр ууртай хоршин дуулъя. За багш нь 1 дугаар хоолойг төгөлдөр уурын ноттой хөгжимдөж өгнө. 2 дугаар хоолойг дуулна. За хүүхдүүд өөрсдийнхөө хоолойг сонсоод дагаад дуулаарай. За явлаа. Бид нар ингээд эхний 8 тактик 1 2 дугаар хоолойгоор дууллаа. За хэмжээний үед арай хурдан хэмнэлтэйгээр дуулсан бүгдээрээ. За ингээд өнөөдрийн үтсэн эхнээсээ дуус дахилтын хэсгийг бүгдээрээ дуулцгаая. За анхаараарай. За хүүхдүүдээ одоо үгээр нь дуулъя. За 1-р бадгийн үг өмнөх хичээл дээр үтсэн. За дахиад 1-р бадаг дахилт 2-аа уншъя. Анохи утатта мероди зутто ваташи ва васуренай. Анохи мороtta котоба зутто ваташи но такара моно.
За энэ хүртэл бид нар сурсан. За өнөөдрийн хичээлийн дахилтын үг бол Ано токи no omoide wa ima tashika ni meguri kuru egao de katari atta toki no yoni kokoro no naka ni kagayaite itsumade mo wasurenai. За нэгдүгээр бадаг дахилттайгаа. За дууных нь утгыг товч багш нь тайлбарлаж өгье. За нэгдүгээр бадаг тэр өдөр дуулсан дуг би хизээч мартахгүй. За тэр өдөр сонссон юм уу эсвэл хүлээж авсан гэж ойлгож болно. Үг бол миний хувьд эрдэнэ. Тэр үеийн дурсамж одоо ч гэсэн мэдрэгдэж байна. За инээмсэглэж ярьж байсан үе нь бол тодхон санагдж байна. Зүрх сэтгэлд одоо ч гэрэлцээр байгаа түүнийг би хизээч мартахгүй гэсэн утгатай дуу. За хүүхдүүд та нар Японы хэл үздэг учраас энэ дууг өөрсдийнхоороо гоё шүлгэлээ сайхан орчуулад үзээрэй. За одоо бүгдээрээ эхнээс нь дуустал дуугаа дуулцгаая. Хамтдаа дуулаарай хүүхдүүдээ. За хараарай. За дахин давтъя. За давтахтай багш нь 2 дугаар хоолойг дуулж өгнө. Хөгүүд сайн анхааралтай сонсоорой. За анхаар. Төгсгөлийн 4 тактын хөгүүд доод өнгөөр дуулж болно. За ингээд дууныхаа бадаг дахилтыг тус бүрчлэн нотоор сурч авлаа. Хүүхдүүд багшийн бичлэгийг ухрааж үзээ. Дахин давтан сургууль хийгээрэй. За мөн энэ Японы дууны бичлэгийг та бүхэн үзсэн байгаа. Дараагийн хичээлээр үргэлжлүүлэн заана. За түр баяртай хүүхдүүдээ.